За жижүүрт 1 ахлагч 2 туслах гарах ёстой гэж 3 ахлагч 30 туслахаас хичнээн жижүүр гарах боломжтой вэ гэж. За тэгэхээр ахлагч за туслах 1 туслах 2 гэсэн 3 хүн бол сонгох ёстой юм байна. За тэгэхээр 3 ахлагч сонгох боломж бол шууд 3 байгаа. 3 ахлагч байгаа учраас за туслах сонгох боломж бол эхнийхт нь бол 30, за дараагийнхт нь болохоор 29. Яг гэвэл эхний туслахыг сонгочвол дараагийн сонгох боломж бол 29 болоод буурчихна гэсэн үг. За тэгээд эдгээр үржүүрийг бол олох хэрэгтэй болно гэсэн. Тэгэхдээ энд бол нэг асуудал байгаа. Яг хөөхөр энд А-г сонгоод энд Б-г сонгочих. За дараа нь болохоор Б-г сонгоод А-г сонгосон гэх юм бол энэ хоёр маань яг адилхан сонголт учраас энэнийг бол нэг сонголт гэж үзнэ. Тийм учраас энэ бол 2 туваах хэрэгтэй гэсэн нийт боломж. За ингээд бодоод үзэх юм бол 1305 буюу V хариу гарах нэ.